модерн өнөөдрийн төрөй. За манай ЦЭП өрчүүдийн эмнэлэг нь бол 1996 онд байгуулагдсан. Эрхтэйчдийн эрүүл мэндээр дарин үйл ажиллагаа явуулдаг гэдэг байна. Тэгээд 2013 оноос хойш бид нэр одоо Facebook болон веб хуудасаар эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдээлэл олгодог байсан. Одоо ард иргэдийнхээ эрүүл мэндийн босрол зориулсан бяцхан блог явуулсан гэсэн үг. Тэгээд энэ Facebook-ээр мэдээлэл хүргэдэг байсан одоо хэлбэрээ дав зэрэг өөрчлөө. Биднээс ерөөхдөө бол видео контент хэлбэрээр одоо тодорхой хэмжээний мэдээлэл хүргэдэг болж байгаа юм аа. Тэгээд энэ манай анхны хичээл байна. Тэгээд энэ анхны хичээл дээр бол биднээс одоо энэ D витамины талаар бол ярих болно. За яагаад өнөөдрийн хичээл дээр бол D витаминыг сонгосон юм бэ? Анхандаа бол энэ анхны хичээлийг бол видео хичээлийг төрийн хүчирхийллийн талаар хийж төлөвлөсөн, бэлдсэн байсан. Гэхдээ ерөнхийдөө бол одоо Монгол болон дэлхийд дээр өрнөж байгаа энэ нөхцөл байдлаас үүдээд ер нь бол D витамины талаар анхныхаа ер нь оруулах гэж бодсон юм. Учир нь бол одоо хүн болгон гэж байгаа тийм. Ерөнхийдөө бол энэ D витамины одоо коронавирусын тул хэрэглэх нэг чухал юм байна. D витамины хэрэглэх юм бол одоо амархан идэж болж байна. D витамин сайтай хүмүүс маань коронавирус тийм амархан тусахгүй байна. Маш олон мэдээлэл гарч байгаа. Тэгээ хамгийн гол нь D витамины талаар мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй нэг том сэдв ер нь гараад байгаа. Тэгэхээр бол D витамины талаар бол тодорхой хэмжээний мэдээлэл хүргье гэж бодсон юм байна. За тэгээд энэ D витамины талаар одоо энэ оруулах чам мэдээлэл маань энэ слайд нь бол одоо энэ орос хэл дээр байна. За яагаад энэ орос хэл дээр энэ слайдыг оруулахаар төлөвлөсөн юм бэ гэвэл нэгдүгээр энэ D витамины талаарх одоо мэдээлэл маань бол өөрөө маш тийм зөрүүтэй мэдээлэл байдаг. Одоо зарим нь сайн, зарим нь муу, зарим нь одоо ихтгэх юм бол багтахаас илүү аюултай гэх мэт нэг янз бүрийн асуудал байдаг. Тэгэхээр энэ бүх ойлголтуудыг нэг зохицуулахын тулд тодорхой хэмжээгээр одоо баталгаатай их сурвалжаас мэдээллүүдийг оруулах зорьсон. Тэгэхээр энэ видео контент дээр орж иж байгаа нэг слайдууд нь бол одоо миний онлайнаар сурдаг сургалтын материалууд байгаа маа. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол одоо нэгдүгээрт энийг бол би өөрөө зохиогоогүй гэсэн үг. Тэгээд бол энэ Орос, Германаас дамжирсан мэдээллүүдийг л одоо та бүхэн төрүүлж байгаа. Яагаад Орос, Германаас дамжсан мэдээлэл гэж байгаа юм бэ гэвэл манай орчин анхны суурь маань бол Орос эмчнэрийн тавьсан, Орос эрдэмтдийн тавьсан суурин дээр үүсэн анхны шинжлэх ухаан. Тэгэхээр бол одоо энэ бүх суурь маань ерөнхийдөө бол одоо Орос хэл дээр анх дээр явагдчихсан суурь нь бол Орос хэл дээр үүсэн. Гэтэл ерөнхийдөө бол тэр Орос сургуулийн цаад суурь нь Герман суурь гэж явуулдаг юм. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо Германы стандарт, Европын стандарт Оросоор дамжаад Монгол руу орж ирсэн. Тийм учраас ерөнхийдөө бол одоо манай эмнэлгийн гол зорилго нь бол тэр Герман, Орос, Европын стандартуудыг Монгол улсад хэрэгжүүлэх нэвтрүүлэх гол зорилго болж ирдэг. За дэлхийд дээр бол одоо маш олон одоо байгууллагууд байдаг эрүүл мэндийн. Жишээлх юм бол одоо Америкийн урлагийн нийгэмлэг, Европын урлагийн нийгэмлэг гэдэг. Гэтэл ер нь одоо тэдгээр маань бол нэг баг зэргийн хооронд зөрүүтэй мэдээлэл гаргадаг. Тийм учраас ерөнхийдөө бол одоо тэр эмчилгээний онцлогооны тактикууд нь Монголын хувьд биднээс бол энэ Европ стандартаар юм явждаг. За урд одоо хэрэглэж байгаа тэр зарим стандартууд тийм хятад ч юм уу урд зүйн стандартууд маань тодорхой хэмжээгээр Монгол бас зохицдгүй болтгүй. Тэрэн дээр заасан эмчилгээнүүд маань одоо Монгол байдгүй гэх юм байдаг. Тийм учраас одоо Монголын хувьд бол хамгийн тохиромжтой нь бол энэ Оросд нэвтрүүлж байгаа бүх зүйлсийг Монгол нэвтрүүлэх нь бол хамгийн ашигтай хөлбөр байдаг юм аа. За тэгээд одоо энэ D витамины талаар одоо биднээс бол тодорхой хэмжээний бүгд мэдлэгтэй болсон байна. Энэ D витамины талаар бол хамгийн анх одоо дурдгдсан одоо их сурвалжууд гэх юм бол манай эртний 1-2 дугаар зууны үед одоо Эфесийн Суран болон Галений бүтээлүүд төр бол энэ архит гэдэг өвчнөд талаар бол дурдгдсан гэдэг. За тэгээд ерөнхийдөө бол энэ архит гэдэг өвчнийг бол одоо хүндрэлт нь дээр үсэл мэдчихлээсэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ архит гэдэг өвчнийг яаж өмчлөх вэ гэдэг бол бүр хаос 1900 оноос тодорхой болгож ирсэн байна. 1918 онд бол ерөнхийдөө засны тосноос гаргад тосыг одоо архитын дэмжлэг дэрэх юм бол
тодорхой хэмжээний үр дүн гардаг юм байна. Баталгаатай үр дүн гардаг юм байна бодлогдсон. 19 онд одоо кварцын гэрэл зохиогоо тэр маань ерөөхдөө бол нөгөө имчилгээнд ашиглаад хэрэглээд өгсөн чинь нөгөө түн бас мөн архитэнд бас тодорхой хэмжээр сайнаар нөлөөлж байна. Үр дүн гаргаж байна гэдэг нь бол тодорхой болсон байна. Тэгээд 1921 онд бол Admiral McCollum гэдэг хүн маань бол одоо Дэвид Хьюмийг илрүүлсэн. За тэгээд ерөөхдөө бол одоо энэ Дэвидийн нутглаас болоод архит гэдэг өвчин үүсэх юм байна гэдэг нь тэр үеэс тодорхой болсон байна. Тэгээд архит гэмшлийн тулд одоо төвч яриадсан нарны түгээнээс Дэвидийн үүсэх юм байна гэдэг ерөөдөө гадарлцсан байна. Тэгээд архитектер хүүхдүүдийг бол наранд гаргадаг. Дээрээс нь Дэвидийн агуулсан загсны тос мөтийг хэрэглэж одоо эмчилгээнд нь бол ашигладаг болоод үр дүн гарсан байна. Тэгээд энэ Дэвидийг одоо хүний бие махбод авдаг хоёр үндсэн их сурвалж байна. За эхнийх нь бол нарны туяа. Нарны туяанда UVB буюу хит ягаан бие туяаны нөлөөгөөр хүний биеийн Дэвидийг нийлж тийм байна гэдэг тодорхой болсон. Дээрээс нь хүнснээс бас Дэвидийг авч болтон тодорхой болсон байна. За хүнснээс ерөөдөө бол энэ Дэвидийг авдаг ер нь шалтгаан юу юм бэ гэх юм бол нөгөө амьд маань өөрсдөө наранд явснаар өөрсдөө Дэвидийг үүссэн байдаг. Тэрнийг биднээс хэрэглэснээр биднээс өөрсдөө Дэвидийг авч байгаа гэсэн. Жишээлх юм бол одоо бэлчээрийн маал ачхуун тэр одоо хойно нөхөр ямаа эсвэл дахиад гэдгээр амьдтыг бол одоо ингээд ч юм уу биенднээс Дэвидийг бас аваад хэрэглэж байгаа. За дээрэс нь нэмэлтээр одоо махс үнэг зэрэг хэрэглэхээр ус Дэвидийг авч болоод байна. За тэгээд Дэвидийн маш том их сурвалж бол загс байдаг. За мөн адил одоо ойлгомжтой нөгөө илт далаад залгаад юу далаад нэг амьдрдаг загс маань одоо нарны туяанаас Дэвидийг өөртөө үүсгэн явчихдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр нөгөө хойд зүгийн одоо эскимосууд маань одоо өчнөө наргүй жилдээ маш цөөхөн оногт нар гардаг газар амьдардаг боловч гэсэн тэр нөгөө эдсэн одоо агнаад одоо эдж байгаа далайн хав далайн амьтад заасан дотор нь ерөөд бол Дэвидийн байдаг учраас тодорхой хэмжээний Дэвидийн нөхөд архитектээс тусахгүй ингээд эрүүл саруулс байгаад боломжтой гэдэг юм байна гэдэг нь тогтоогдсон юм аа. За тэгээд одоо дэлхийн гадруу дээр ирж байгаа тэр хитяан туяаг бол үндсэндээ 3 ангилаад байгаа ABC гэдэг. За тэгэхээр бол энэ ABC туяанууд маань бол A туяа гэдэг нь бол ерөнхийдөө үндсэн одоо биднээс нэг гэрэлт түүжилдэг биднээс амьдрал одоо дэлхий дээр үүсэх болцоог хангаж өгдөг гомл гэрэл маань бол тэр байгаа. Тэгэхээр тэр маань 310-аас 400 нанометрийн хугацаатай. Тэгэхээр тэр маань нөгөө европчдын бас их хайдаг одоо нарны туяа маань. За нөгөө арсны хөгшрөл үүсгдэг одоо арсны тол үүсгдэг арсны хавдар үүсгдэг гэж айгаад байдаг. Тэр туяа маань байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ туяанаас сэргийлээд нөгөө европчууд маань одоо тос төрхөд идэг. Одоо нарнаас хамгаалсан тос арсны хавдар үүсэхгүй. За тэгээд UVB туяа нь бол 280-аас 315 нанометрийн хугацаатай туяа байгаа. Тэгээд яг энэ UVB туяа маань бол ерөнхийдөө бол биднэрт бол нөгөө D-витамин үүсгдэг туяа маань. Тэгээд UVC гэдэг туяа байгаа. Тэгэхээр UVC туяа маань одоо ерөнхийдөө бол озоны давхарт бол ихэнх нь бол шүүгч гэдэг маш бага хэмжээгээр орж ирдэг. UVB туяаны бараг 90 орчим одоо озон давхар болон үүлэнд бол ингээд шүүгдэг маш бага хэмжээгээр орж ирдэг гэдэг. Тэгээд хүн төрөлхтөн ерөнхийдөө бол энэ олон жилийн эволюцийн үе шатнд бол нарны туяаг бол ашиглаж сурсны нэг хэлбэр нь бол энэ юм л да. Одоо бид чинь одоо эгэл битнес хуулаад ингээл далайн амтан байсан. Тэгээд өдөг өргөл ингээл шимпанзе ч юм уу одоо бич төрөлтийн явсараад хүн үүсэн гэж үздэг тийм дарны онолоор бол. Тэгэхээр ч юм бол одоо энэ олон жилийн хэдэн сая тэрбум жилийн эволюцийн явцад бол үстэй нэгдүгээр энэ байгаль хэдэр байгаа ус гэдгийг бол ашиглаж сурсан байна. Тэгэхээр дээрэс нь бол одоо хүчил төрөгчийг ашиглаж сурсан байгаа. За энэ дэлхийд байгаа ерөөдөө их сурвалжуудыг л одоо ашиглаж биднээс амьдрал сурсан. Тэгээд тэрний нэг нь бол энэ нарны туяа. Тэгэхээр одоо энэ нь болохоор ч юм бол биднээс бүр одоо бүр генд нь ороод ирсэн тэр асар эртний програмнууд мэдээллүүд ерөнхийдөө үүссэн байдаг. Энэ дэлхийд гараг дээр яаж амьдарч дасан зохицох вэ гэдэг. Тэгэхээр биднээс одоо хамгийн үндсэн одоо биологийн механизмууд маань бол
энэ гол одоо элементүүд болох тийм одоо агаар, ус, шороо, нар энтэй холбоотой юм бол явагдчихдаг. За тэгэхээр бол нөгөө ус бол ойлгомжтой, агаар бол ойлгомжтой. Тэгээд шороо гэх юм бол төмөр гэх мэт элементүүд биднес бие махбод ашиглаад одоо цус мус булчингаа үүсгэж орсон байгаа. За тэгэхээр одоо ингээд нар гэдэг ингээд чихлээ сайхан ингээд их сурвалж байдаг. Биднээс 90 сар бол амьдрах болцоог олгочдөг. Гэтэл яагаад одоо дээр үед тэр дэгийн бүтгэл гэдэг юм аа учиргүйнх яригддаг байсан нь одоо 21-р зуунд энэ асуудал тийм их одоо хугацаар тавигддаг эхлэв. За нэгдүгээр хэрэглэл биднээс амьдралын хэв маяг маань өөрчлөгдсөнтэй их холбоотой. Дээр үед бол одоо бүр чулуун зэх юм бол мэдээж боломжтой өдөржингөө тэгээд хагас нутгын гадаа ингээд амьдарч ирсэн дэвтийн аваад нарнаас дэвтийн үүсгэж байж болоонцсон. За сүүлд нь ч гэсэн одоо монголчууд манай тэгээд малаа өдөржин гадаа хариулаад нарнаас дэвтийн аваад иж болоодсон. Гэтэл соёл иргэншлийн улмаас биднес маань одоо битүү орчинд амьдардаг болсноос болоод одоо байнаас холддог гэсэн. За тэгээд өдөржин иргэд бол наранд явахаа болоод өдөржин одоо байшин дотор сууждаг, офис дотор сууждаг, гэрээсээ гар машин дотор одоо нийтийн умаан сууждаг. Иргэд бол баг наранд гарах хавлаад ирсэн. Тэгэхээр ч юм уу биднээсийн хувьд бол нөгөө нарнаас туяагаа аваад дэвтэнэ үүсэх хугацаа нь иргэд бол нэгдүгээр багассан явж байгаа. За тэгээд одоо 100 болоод биднээс наранд гарлаа ч гэсэн одоо нарнаас хамгаалдаг одоо кремүүдийг түрхдэг болсон. За дээрэс нь бас тодорхой хэмжээний онцлогуд байдаг. За нэгдүгээр тохиолч юм бол арсны онцлог гэхээр гэж байдаг. За арс маань хар байх тусмаа ерөөдөө D-витамин үүсгэх чадвар нь бага байдаг. Арс маань цайвар байх тусмаа D-витамин илүү сайн үүсгэх чадвартай байдаг. За яагаад тийм бэ гэхээр бол нөгөө жишээл Африк болон Скандинавын орнуудыг хооронд харьцуулаад үзье. Африк гэдэг маань бол маш хэмжээний нартай орн. Тийм учраас хитэх хэмжээний туяа орж ирэх хитэх хэмжээний D-витамин үүсгэх гэдэг учраас арс нь тэрэндээ тасан зөгцөө харамттай болцсон. Түлхтгээс хамаарсан байдаг. Гэтэл хойд зүгүүд рүү одоо энэ Орос, Морс руу Скандинав хойг руу болохоор ч юм бол нар баг тусдаг. Тийм учраас багахан хэмжээний нар гарахад тэрнээс D-витамин авах чадвартай тийм нэмгэн цагаан арстай байдаг. Тэгэхээр энэ нь тодорхой хэмжээгээр дасан зохицол. Гэхдээ бас сул талтай. Яагаад гэвэл тэр хойд зүгийн нөгөө амархан D-витамин авдаг ярьснууд маань удаан хугацаар наранд явахаар түлэгдээд гимтээд хавруулж годдог. Гэтэл нөгөө Африкт байжсэн хар арстай хүмүүс маань хойд зүг рүү очиж амьдраад ирэхээр нөгөө нар махтай газар очиж амьдраад ирэхээр маш амархан дэгийн нутагт оролдог. Наранд явсан ч гэсэн хангалттай хэмжээгээр D-витамин үүдүүлж чаддгүй гэсэн үг. За дээрээс нь одоо биднээсийн хэрэгжилж байгаа орчин үеийн хувцснууд байна. Тэгэхээр энэ хувцсан маань бол мэдээж бас тодорхой хэмжээгээр бас нөгөө нарны туяаг халахалцдаг учраас биднээс хичнээн одоо гадуур явсан ч гэсэн нөгөө нарны UVB туяаг авч чаддгүй. Тэгээд D-витаминаас үүсгэдэг байна. Тэгээд одоо зарим одоо соёл болон шашны улбаатайгаар одоо энэ зурган дээр орж байгаа шиг нүрийн их хэсгийг ингээд халахалцдаг. Тэгээд D-витамин авч үздэг. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ D-витамин дутагдал маань Африкийн орнууд дээрээс нь нөгөө Африкч хүмүүс айгүй хөгжиж ирсэн. Тэгээд Орос улсад амьдардаг гэхээр нарны гарахаар болж маш юм амьдрахаар. Тэгээд дэгийн дутагдал их үүсдэг юм газар болсон байгаа. За дээрээс нь Арабын орнууд дээр бас дэгийн дутагдал ихээр үздэг. Яагаад гэвэл нөгөө соёл шашны улмаас одоо битүү хувцас өмсөд байдаг. Тэгээд дэгийн дутагдал тэр орнууд дээр их үүсэж байна гэсэн асуулт өрнөр ярьж байгаамаа. За тэгэхээр энэ газар зүүн одоо байршлын хувьд болохоор ч юм уу тодорхой хэмжээгээр одоо хойд зүг рүү нутагладаг байх тусмаа нөгөө нарны туяа маань баг тусдаг. Экватор руу ойрох тусмаа нарны туяа маань сайн тусдаг. Тэгээд экватор руу ойр байгаа орнууд маань ерөөдөө бол энэ дэгийн дутагдал маань харьцан гайгүй болдог. Одоо Вьетнам, Таиланд гэх мэт орнууд гэхэл хойд зүг рүү ингэ яваад ирэхээр нөгөө нарны туяа маань шулуун тусгаар болоод тодорхой хэмжээний өнцгөөс харьцан туяанд очиод дэгийн дутагдал энэ хойд зүг үздэг байдаг. Өөрөлдөл Монгол тэр нөгөө дутагдaltaй бүсд ингэ ороод ирсэн. Тэгэхээр хойшлох тусмаа асуудалтай болдог гэсэн үг. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол биднээсээ арсны бас онцлог ус ирж байгаа. Тэгэхээр энэ арсан дотор маань одоо D-витамин үүсгэх тодорхой хэмжээний урьдчил одоо D-витамин гэж байна. Витамины урьдчил хэлбэр маань ерөнхийдөө бага хэмжээтэй болчлоо гэсэн асуудал ярьж байгаа. Тэр тал дээр бол ер нь нэлийн олон судалгаанууд хийгддэг болсон байна. Тэгээд энэ D-витамин бол маш их тийм хэлбэлцэлтэй юм шүү дээ.
Тэгэл одоо тухайн орныхон дэр хүн болгон дэрийг тодорхой төвшин дээр байхгүй. Улирлын чанартайгаар өөрчлөгдөд байдаг. За одоо энэ хүснэг төр байгаа шиг 8 сард ерөнхийдөө болоод их орны өдөр орил үетэй байдаг. 6, 7, 8 сар өдөр орил төрж байгаа. Тэгээд одоо өвлийн саруудад болон одоо хаврын саруудад бол дээгийн хэмжээний огцон өмждөг байна. Тэгэхээр энэ бол шууд нөгөө байгалийн нартай холбоотой үздэг. За тэгэхээр ч юм бол одоо өөрөөр хэлбэл энэ өвөл хаврын цаг өдрөл асар хэмжээний дээгийн дутагдлыг үүсдэг. Улмаар тахлаа хунаад хүмүүс ханаа том үг тусдгийг бол хүн бол мэдж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол биднээсийн тэр авч байгаа үүсэж байгаа витамины 80% нь ерөнхийдөө бол нарнаас авч байгаа. Тэгээд ерөнхийдөө хэр хэмжээний одоо D витаминыг биднээс ерөнхийдөө бол ингээ үүсгэж идэх юм бэ гэхээр бол одоо 10-аас 25 мянган нэгж бүхий D витаминыг бол үүсгэж идэх юм байна гэсэн судалгаа хийж байна. Одоо биднээс маань таблетик нэмэлт хэлбэрээр тариа хэлбэрээр D витамин авч идэг. Тэрнийг бол ингээ нийж үүсгэсэн байдаг. Олон улсын нийжгээд тэгээд тэр нь болохоор ч юм бол 10-аас 25 мянган нэгжтэй тэнцвүүц хэмжээний D витаминыг биднээс наранд явуулахаар авдаг юм байна гэсэн судалгаа байт юм аа. За тэгэхээр харамстай нь ерөнхийдөө бол одоо биднээсийн хувц сундраас болоод биднээсийн орчин амьдралын хэв маягаас болоод за дээрэс нь ерөнхийдөө бол одоо байгалийн жамаараа буюу одоо настай болоод ирэхээр арьс маань өөрөө D витамин үүсгэх чадвар нь буураад идэг. Энэ олон шалтгаануудын улмаас болоод одоо D витамины дутагдал гэдэг зүйл маань бол дэлхийд бол маш өргөн тархчлаа. Ер нь бол одоо хүн амын дундаж насалт бол дэлхий дээр бол урсцсан байна. Одооны шиг 70, 80, 90, 100 хүртэл настай тохиолдол урд нь одоо 100, 200 жилийн өмнөөс бол ерөнхийдөө байгаагүй. Гэтэл орчин үеийн шинжлэх ухааны хөгжснөөс болоод дэлхий дээр урт насалттай хүмүүс болсон. Тэгээд урт насалтай холбоотойгоор тэрнтэй холбоотой янз бүрийн өвчнүүд их үүсдэг. За энэ удаагийн судалгаан дээр бол энэ залуу болон залуу гэдэг маань бол 20-30 насны хүмүүс, дээрээс нь одоо ахмад буюу одоо 60-аас 80 насны хүмүүсийг хооронд нь харьцуулсан судалгаа байна л да. Тэгээд тэдгээр хүмүүсийг яг тодорхой цагууд ингээд тодорхой хоногуудын турш ингээд наранд биеийн шаруулаад байхад хэр хэмжээний D витамин үүсгэж байна гэдэг ингээд судалгаар гаргаад ирж байна. За тэгэхээр энэ зураасыг харж байгаа тийм залуу хүмүүс маань бол ингээд наранд явахад маш хэмжээгээр өөрсдөө D витамин үүсгэж чаддаг. Гэхдээ нэг D витамин онцлог нь удаан хугацаагаар байгаад хахаар D витамины үйлдвэрлэл ингээд ажим ерөнхийдөө буураад идэг. Гэтэл яг адилхан хугацаагаар одоо настай хүмүүс ингээд ахмад хүмүүсийг наранд байлгахаар D витамины үйлдвэрлэх чадвар нь хамаагүй бага байна гэдэг нь тогтоогдсон байдаг юм аа. Тийм учраас ерөнхийдөө энэ ахмад хүмүүстэр бол D-ийн дутагдал гэдэг нь бол маш хэмжээгээр үүсчдэг. Тийм учраас ахмад насны хүмүүсийг бол одоо D витамины дутагдлыг толгой дараалан үзэж шалгаж явах нь чухал байдаг юм аа гэж үздэг. За тэгээд биднээсийн биеийн хотын онцлог байдаг. Тэр маань юу вэ гэхээр биднээс хичнээн удаан хугацаагаар биднээс наранд байлаж гэсэн D витамины үйлдвэрлэх чадвар нь бол тэгэл байсан хугацаагаар тийм их хэмжээгээр D витамин үйлдвэрлэе гэдэг. Тодорхой хэмжээний хязгаарт үүсгээд тэгээд зогсоогд би өөрөө зохицуулаад байдаг гэсэн. За тэгэхээр бол энэ зурган дээр гарч байгаа одоо биднээсийн арьсны доор 7G гидро холестерол гэдэг энэ бүтээгдэхүүн байж дээ. Холестерол маань шүү дээ. Тэгэхээр тэр маань нарны туяаны нөлөөгөөр бол дааврын өөрчлөлт хэлбэрлүү шилжээд дараа нь D витамин болж хуваарч байдаг. Гэтэл ерөнхийдөө биднээс хэтэрхийх наранд байгаад юм бол түрүүчийн өсөлтөн дээр гарсан шиг D витамин үүсгэх нь багасаад байна. Тэгэхээр нөгөө бодис маань D витамин руу бус лимистрол, тахистрол гэх мэт энэ бодис руу хуваараад их хэмжээний D витамин үүсгэх сэргийлээд идэв. Тэгэхээр энэ бүхний болохоор ч муу D витамин биеийн хот мөн зохицуулсан байдаг юм. За тэгэхээр ерөнхийдөө биднээсийн хоол хүнсэн дотор байгаа D витамины хэмжээ гэсэн нь тодорхой хэмжээгээр буураад байна гэсэн ерөнхийдөө судалгаанууд өгчдөг. За яа гэхээр нөгөө одоо уламжлалт мал аж ахуй болох одоо бэлчээр мал аж ахуй маань одоо фермер мал аж ахуй руу шилжээд наранд одоо тухайн амжилт маань ерөнхийдөө байхаа байсан. Тийм учраас ерөнхийдөө нөгөө тухайн тэр одоо биднээс хичнээн малын мах идэлж гисэн төгөөд маань одоо наранд доор тийм агаар гэдэг бэлчээгүй байх юм бол D витамин үүсэхгүй юм байна. Тийм учраас ерөнхийдөө ямар ч D витамингүй одоо мах идэт байна гэсэн үг. За нэрс нь одоо нэг загас маань гэсэн одоо далаад одоо сэлж загас биш одоо бүр бас загасны аж ахуйд одоо
тэжээсэн загаснуудыг хэрэглэдэг болсон учраас загсан ч гэсэн дотор ирээд бол тэр нөгөө юу маань багасчихээ, D витамин багасчихсан байна гэсэн асуулт байна. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө хүмүүс маань одоо ер нь хүмүүс маань ингээд хоол хүнсээр D витамин нөхөж болох уу гэсэн асуулт их тавьчих тийм. Тэрэн дээр бол орчин үеийн анххан бол ер нь бол хоол хүнсээс D витамин аваад одоо D-ийг хэсгээд хэвэн байлгах гэж одоо гэж найзны хэрэггүй гэж ер нь зөвлөдөг болсон байгаа тийм. За нэгдүгээр тэр үлдсэн нөгөө хоол хүнс маань бол тэр D витамины баялаг биш болсон байна. За дээрээс нь тухайн хүмүүсийн өөрийнх нь онцлог ус гарна гэдэг. За жишээлх юм бол за сүнг харшилтай хүмүүсүүд сүнг дотор байдаг нөгөө лактоз харшилтай хүмүүсүүд тэгэхээр бол лактозын харшилтай хүмүүсээс сүү хэрэглэхээр тодорхой хэмжээний харшлын уур илрүүлдэг. Тэгэхээр тэрнээсээ сэргийлээд нөгөө хүмүүсээс сүм цагаан хэрэглэдэггүй. Тэгэхээр тэрнээсээ болоод нөгөө хүнсээр D витамин автгүй гэсэн. За дээрээс нь одоо веганууд гэсэн хүмүүс байгаа. Одоо монголоор бол цагаан хоолтон. Өөрөөр нөгөө малын бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Дахиад өндөг заасан мөс эздэггүй. Одоо өөрсдөө үзэл бодлоор тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс маань тэр их сурвалжаас D витамин авахгүй байна. Тэгээд дээрээс нь D витамин дутагдaltaй болчихно гэсэн үг. За дараагийн асуудал нь одоо хичнээн ингээд мах эздэг байлаа гэж үзье. Сүү цагаан D хэрэглэдэг байлаа гэж үзье. Гэтэл нөгөө хүмүүс маань гидсний асуудалтай бол тийм. Хоол боловсрол цааны ходоод гидсний нойрвчхаа цусны асуудалтай бол нөгөө хүмүүс маань хичнээн тэр хоол хүнсээ эзлэж гисэн тэр хоол хүнсээс хэрэгцээтэй эрдэс витаминаа ерөнхийдөө авч чадахгүй байна. За сүүл үед бол маш хэмжээний одоо антибиотик хэрэглэдэг болсон байна. Тэгэхээр антибиотик маань өөрөө гидсэн дотор байдаг ашигтай нянгуудыг устгах. Тэгэхээр гидсний одоо ашигтай нянгуудын тэнцвэрт байдлыг алдагдуулж аждаг. Тэгэхээр тэрүүний улмаас одоо гидс маань хэвийн үйлчлэгээ явуулах болоо хоол хүнсээс D витамин авч чадахгүй байна. За дээрэс нь одоо асар олон хэмжээний одоо эмийн бэлтгэлүүд маань D витаминыг идэвхтэй хэлбэрлүү шилжих одоо садаа болоод байна гэсэн судалгаа байна. Өөрөөр зарим эмийн байдлууд маань хэрэглээд байдаг. Тэгээд тэрнээсээ болоод D витамин идэвхждэггүй байх нэ. За тэгэхээр энэ D витаминд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бол маш олон эмийн бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд тэргийг бол үндсэндээ бол ингээд 5 ангилсан байна. За нэгдүгээр нөгөө D витамины рецепторт нөлөөлөд идэг гэсэн юмуд байна. За одоо даалтны эсрэг юмнууд, уналталтын эсрэг юмнууд, хорт хавтрын эсрэг юмнууд, антибиотикууд, вирусны эсрэг юмнууд, маш олон төрлийн юмнууд маань бол одоо D витаминд идэвхгүй хэлбэрээр шилжиж байдаг. За тэгээд дараагийн хэдэн болохоор бол одоо эдгэрнүүд маань яадаг вэ гэхээр бол D витамин маань хүний биед үүсний дараа идэвхгүй хэлбэрлүү ерөөдөө шилжих хэрэгтэй. Гэхдээ идэвхгүй хэлбэрлүү шилжих механизмд нь садаа болдог гэсэн юм уу. За дараач нь болохоор нөгөө D витамин идэвхтэй хэлбэрлүү шилжих хэрэгтэй. Тэгэхээр тэр идэвхтэй хэлбэрлүү шилжихэд нь бас садаа болдог гэсэн юм байна. За дараагийн нь болохоор нөгөө хоол уусруулах замаар бол D витамин одоо шимэгдэж орж ирдэг. Тэгэхээр бол холестерины эсрэг юмнууд маань бол одоо D витаминыг шимэгдэх, D витамин үүсэх процессээр садаа болоод идэг. За ялангуяа нөгөө холестерин бууруулдаг статинууд гэмтийн юмнууд маань бол тиймэрхүү үйлчлэл үзүүлдэг. За тэгээд дээрэс нь одоо идэвхтэй D витамины хэлбэрийг бас бууруулдаг одоо гепарин гэмтийн юмнууд маань байгаад байгаамаа. За тэгэхээр биднээс өмнө бол маш олон төрлийн юмнууд хэрэглэдэг болсон байна. Тэгэхээр тэр олон төрлийн юмнууд маань бол одоо D витамины хэмжээг бууруулад идэг. За дээрэс нь биднээс нөгөө наран байх цаг маань буурсан. За дээрэс нь нөгөө хоол хүнсний дотор байгаа D-ийн хэмжээ буурсан байна. Тэгэхээр одоо хоол хүнсэнд ерөөхдөө хэрэг хэмжээний D витамин байдгийн бэ гэдэг бол одоо энэ зүрхэн дээрээс харж байна. За жишээлх юм бол одоо 100 г одоо махан дотор ойролцоогоор 13 олон ус нэгж D витамин байдаг. За өндөгний шаран дотор 25 олон ус нэгж D витамин байдаг. Илх нь 50 олон ус нэгж байдаг. Гэх мэтээр ингээд баагаар ихсэдэг. За мэдээж загсны бүтээгдэхүүн бол хамгийн өндөр байгаа. Энд дэр харж байгаа. Гэхдээ энэ далайн чанартай одоо шинэ загас мосыг биднээс монголчууд бол огт хэрэглэж чаддгүй гэдэг нь өөрөө ойлгомжтой байна. За тэгэхээр биднээс одоо хоол хүнсээс одоо D витамин авах зорилттой явж байна. Тэгэх юм бол одоо 100 г элементэр 50 нэгж байна гэж үзье. Тэгэхээр ч юм уу 500 нэгж байхын тулд 1 кг гэдэг гэсэн чинь.
Тэр өдөр болгон 1 кг илгээдээд юм бол бас болцоо үзвэл. Тийм учраас ерөөхдөө бол одоо хоол хүнсний нэр бол хангалттай дивт явах бол асуудалтай гэх юм аа. За энэ зурган дээр бол нөгөө биднээс нарнаас авсан хоол хүнснээс авсан дивтийн маань цаашаа яаж хувирдаг юм бэ гэдэг бол ерөөд үзүүлсэн байна. Тэгэхээр энэ хувирлын мэдхнүүд ерөөд бол яа тийм чухал юм бэ гэх бол энэ дивт маань өөрөө хүний бие дотор хэд хэдэн үе шатдаг хувирал ер нь явагдаад байдаг. За тэгэхээр одоо энэ арьсан дотор байсан 7D гидрохолестерол гэдэг нь байсан маань нарны туяаны нөлөөгөөр холикнолциферол буюу витамин D3 руу шилжиж байгаа. Биднээс нэг хоол хүнсээс аваад байгаа витамин нь D2 буюу эргокальциферол гэсэн арай өөр хэлбэрийн витамин байж байна. За эдгээр манай хүний биеийн дотор тусаар ингээ орсон дараа илгэн дээр очиод 25 гидрокси витамин D3 буюу одоо кальцитол гэдэг хэлбэрлэл шилждэг. За энэ маань ямар хүчтэй хэлбэр юм бэ? Энэ маань хорчмол Т-вирусийн болон нөөцлөлтийн хэлбэр юм байна. Өөрөөр тодорхой хэмжээгээр биеийн D-ийг нөөцлөждөг байх гэсэн. Тэгээд энийг бол одоо хэрэгцээтэй үед нь бөөр маань нэг альфа гидроксилаз гэх ферментийн нөлөөгөөр хүчлээр 125 дигидроксид D3 гэдэг хэлбэрлэгчдэг. Энэ маань жинхэнэ идэвхтэй даавар хэлбэр. Тэгээд яг энэ идэвхтэй даавар маань урд жинхэнэ тэр нөгөө D витамины гол эмчилгээний үргийг бол гүйцэтгэж байдаг. Тэгэхээр одоо нэг түүхтэй асуудал нь бол түрүү бид хэлсэн юм байна. Нөгөө хоол хүнсэнд дэвтэйгийн хэмжээ буурсан, наранд явах цаг маань багассан байдаг. Гэтэл илэг маань өөрөө эрүүл биш байх юм бол тиймээ нөгөө нөөц хэлбэр рүү хойроо чаддгүй тийм асуудал байна. Өөрөөр илэгний өвчлөлт хүмүүсээр дэгийн дутагдлал маш хэмжээгээр үүсэх магадлалтай гэсэн. За тэгээд хичнээн нөөц үүсгэлэж гисэн тэр үүсэн нөөцөөс зөвхөн шаардлагатай хэмжээгээр бөөр маань идэвхжүүлдэг. Жинхэнэ идэвхтэй даавар хэлбэрлэж шилжүүлдэг. Тэгээд хүсний зоргоороо тийм хэмжээний идэвхтэй даавар үүсгэж идэггүй. Зөвхөн бие махбод ухаалгаар өөрөө шийддэг. Хэрэг хэмжээг одоо идэвхтэй даавар болохгүй гэдэг. Гэтэл бөөрийн асуудалтай хүмүүс байх юм бол тэр асуудал маань их түүхтэй болж тэргээр идэвхтэй даавар маань үүсдэггүй гэсэн үг. Тэгэхээр одоо бөөрийн өрсөлтэй, бөөрийн асуудалтай дутагдaltaй хүмүүс төрөд тусаалсан өөр D витамин хэрэглэх шаардлагатай болждаг. Тэгээд ерөнхийдөө бол энэ D витамин гэж байгаа боловч нийцсэн үндэ бол витамин биш, даавар юм байна гэдэг бол сүүлд нь бол мэдээж авсан байна. Тэгэхээр энэ 1979 онд гарч ирсэн номны хавц байна те. Тэгэхээр энэ тохиолч бол энэ D витамин гэдэг маань бол ингээд хувирсаар байгаа даавар болоо. Тэгээд даавар маань хүний эсийн одоо бөөм дотор байгаа ДНХ гэдэг удамшлалд очиж нөлөөлдөг юм байна. Тэгээд тэндээс ерөөд бол элдэн энзим уур муур даавар үлдэх процесс дээр оролцдог. Хүчтэй дааврууд нэг юм байна гэж тодорхойлсон байна. За тэгээд энэ даавар маань ерөөд бол хамгийн гол үүрэг нь бол одоо кальц фосфорын солилцоонд оролцдог. Ясны одоо нэвтрэлтийг хариуцдаг даавар биш гэж байна. Хамгийн гол одоо үүрэг нь нэг юм бол тийм. За тэгээд ерөөд бол дэгийн дутагдaltaй байх юм бол ясны сэржил гарч пениос прос ултрасцум гэж үсэв. Тэгээд архит гэдэг өвчин үүсчихдэг байна. Тэгэхээр архит гэдэг өвчин талаар одоо сүүлийн хүмүүс маань ус зарим мэддэг хүмүүс байгаа. Тэгээд тэр яс маань бол ерөөд жоохон хүмүүсээр ингээд дахиад гэдэг. Тэгээд ийм хөвөлтэй одоо хүмүүс юмчдаг. Тэгэхээр энэ маань багтаа бол архиттай байсан гэсэн үг. Тэгээд архиттай байсан эмэгтэй хүмүүсийн одоо арсны яснууд маань ихтэй томроогүй тэгээд хүүхд төрөхөд хүртэл асуудал үүсдэг ийм хөвөндөрлөд үүсчихдээ. Тэгэхээр энэ кальцийн солилцоог бол одоо энэ D витамин хариуцахаас гадна одоо бамбаан дэрэгдэх булчирхай даавар бас хариуцж байдаг. Тэгэхээр энэ хоёр D витамин болон бамбаан дэрэгдэх булчирхай маань энэ хооронд хоёул их төстэй үйлчлэгтэй. Кальцийн солилцоон дээр ямар үйлчлэг үзүүлдэг юм гэвэл цуснах кальцийн хэмжээг доктортой байх гэж зорддог. Энэ хоёулынхын гол үүрэг нь бол цуснах кальцийн хэмжээ доктортой байж биднээс юм булчингийн үйлчлэг хэвэн явуулдаг. Өөрөөр нь зүрх мөрх одоо мэдрэл цэцэрлэл наргасны булчин болон хэвэн хэлждэг. Хэрвээ кальцийн хэмжээ бага хэмжээгээр л өөрчлөгдөх юм бол тэр булчинуудын үйлчлэгэн дээр асуудал гардаг учраас энэ кальцийн хэмжээг доктортой байх маш хоёр том дааврыг ашиглаж байдаг. За тэгэхээр D витамин болон PTH гэдэг нь паратhyroid гормон буюу бамбаан дэрэгдэх булчирхай даавар энэ хоёр маань яаж үүсдэг юм бэ?
бөөрөөр кальцийг алдахаас сул сэргийлждэг. Одоо бие дотор байсан кальц маань шээсээр гараа авч байгаа. Тэгэнгүүт л ерөнхийдөө бол тэр бөөрөөр кальцийн эргэн шинжилтийг бол одоо сайжруулдаг байна. За дээрэс нь хүний бие дотор орж ирэх кальцийн сувгийг илүү сайн ажиглуулдаг. Өөрөөр хэлбэл биднээс кальц авсан хоол хүнс идлээ тэрнээс кальц авах чадрыг нэмэгдүүлдэг байгаа нэр маань. Тэгээд энэ дээр бол нэг онцлог гарч ирдэг. Хэрвээ одоо хүний бие мах дотор кальц дутагдaltaй байх юм бол тэр кальцийн нөөцлөдөг газар маань бол яс үүдэг. Тэгээд яснасаа кальцаа эргэн шинж авдаг. Хэрвээ биднээс бие махбод D-ийн дутагдaltaй байж байгаа биднээс нөгөө D витаминаар алдаад D витамин багасаад гэх юм бол бие махбод бол тэр дутагдaltaй кальцийг бол яснасаа авдаг байна. За хэрвээ биднээс D витаминаар алдах нь нөхчих юм бол энэ яг бамаа дэргийгт аврын булчирхайн эсрэгээр ажилладаг. Өөрөөр хэлбэл тэр бамаа дэргийгт булчирхайн маань D-ийн дутагдaltaй бол ихсээд идэгдэг. Тэгээд D витамины хангалттай ажиллаад ирэх юм бол бамаа дэргийгт булчирхайн багасаад үйл ажиллагаа багасаад идэг. Тэгээд нөгөө яснасаа кальцин шимэн авагдуулахыг багасгадаг. Өөрөөр хэлбэл одоо идэвхтэй D витамины үүсгэх процесс маань бол одоо бамаа дэргийгт булчирхайн маш нарийн хяналтанд доор явуулдаг процесс байгаа. Тэгэхээр одоо бидний санааны зөрөөр тийм хэмжээгээр одоо ингээл идэвхтэй D витамины дааврыг үүсгэдэг юм ерөөсөн биш байгаа. Тэгээд архид гэдэг одоо өвчнөө бол хүн болгон мэдчихдэг. Тэгээд ерөнхийдөө бол D-ийн дутагдлаа болмоос архид гэдэг өвчин үүсгэдэг. Гэтэл бол энэний болохоор ч юм уу нөгөө мөсөн уулдад зүрлээд өөрөөр далаад хөвж байгаа мөсөн уулны өчигөн хэсгэн дээр нэдэг ихэнх нь доор нь ингээд нухацсан байдаг. Тэгэхээр одоо биднээс D-ийн дутагдaltaын улмаас архид гэдэг өвчин үүсдэг юм байна гэж боловч цаана бол маш олон өвчнүүд үүсдэг. За жишээлх юм одоо аллерги дүү, харшил, астма, аутизм, өргүүдэл, за тэгээд хавдар, шүд цорох, за элдвийн зэмжихрийн шижимчин, арсны өвчнүүд одоо өргүүдэл, дутуу төрхөн мөргөл маш олон асуудлууд маань D-ийн дутагдлаас болоод үүсдэг юм байна гэдэг маань тодорхой болчихсон байна. Тэгээд бол энэ D витамин маань бас их түүхтэй. Хүмүүсийн бодож байгаа шиг маш тийм амархан процесс бас биш. Ерөнхийдөө бол энэ D витамины үйлчлэгээ маань D витамин маань ойролцоогоор 300-аас дээш тонны генүүдийг идэвхжлийг хариуцдаг гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл одоо бидний бие махбод явагдах процессууд маань бүгд тодорхой хэмжээний програмууд гэж байна. Тэгэхээр тэр програмуудыг ажилуулдаг гол түлхүүр маань бол D витамин гэж үздэг. Тэгэхээр D витамин ирлээ нөгөө програмыг ажилууллаа. Тэгэл одоо янз бүрийн одоо даавар үүсгэх ч юм уу, шинэс үүсгэх ч юм уу бүх энэ процессыг ерөнхийдөө явж идэг. За зарим судалгаагаар бол 300-аас дээш гэдэг. Заримаар нь болохоор 3000-аас дээш гэж ярьж байна. Өөрөлд тийм олон процессыг бол D витамин бол хариуцж явж идэг юм аа. Тэгэд энэ D витаминыг одоо ирээд ажиллахыг одоо хүлээдэг гэх юм уу те хүлээж авдаг рецептор гэсэн юм байна. Тэр бол D витамин ирэхээр идэвхжээд ажиллаж байдаг. Тэгэхээр тэр рецептор маань маш олон төрлийн эсүүдээр байдаг юм л тогтоогдсон байна. Тэгэхээр энэ рецепторыг бол зургийг оруулсан байна. Тэгэхээр энэ рецептор маань өөрөө одоо BDR гэдэг бол витамин D рецептор гэсэн байна. Өөрөөр нөгөө D витамины ажилладаг рецептор байна. Тэгэхээр нэг төвхтэй асуудал нь хичнээн D витамин байсан ч гэсэн энэ рецептор гэдэг маань өөрөө ажиллахгүй бас D витамины нэг үйлчлэгийн гардгуудын сул тал байгаа. Тэгээд дараагийн зүйл нь болохоор ч юм бол энэ RXR гэдэг нь retinol X рецептор буюу А витамины рецептор гэж. А витамин гэж боловч ерөнхийдөө сүүлийн үед бол энэ нь бол витамин биш даавар юм байна гэж бас үздэг байна. Тэгэхээр энэ хоёр маань хоршиж тодорхой хэмжээний ажил явуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл D витамины үйл ажиллагааг бол маш олон нарийн нягт тийм одоо хяналтан доор явуулж идэг. Тэгээд одоо биднээс ерөнхийдөө бол D витамин ингээл тариал уулгаалгаа боловч хүсний зургаар тэр маань бас тийм ажилтдаг юм бас ерөнхийдөө биш байна. Тэгээд D витаминыг бол үйл ажиллагаа системийн болон хэсэг газрын гэдэг ерөнхийдөө хоёр ангилаа гэдэг. За нөгөө идэвхтэй D даавар буюу 125 OH D маань колестерол маань нөгөө цусан дотор хэрэглэдэг аман дэргэх булчирхайн дааврын хяналтан доор кальц фосфорын солилцоо гэдэг
хариуцаа явж байна. Хэсэг газрын бас үйлчлэгнүүд гэж байна. Хэсэг газрын үйлчлэгнүүд гэдэг маань бол одоо зарим байн эрхтнүүдээр үйлчлдэг плеотроп эффект буюу олон төрлийн өөр үйлчлэгнүүд гаргадаг. Өөрөөр хэлбэл кальц фосфорын солилцоос гадна. За энийг ч бол дэлгэрэн тайлбарлаа авчаа. За тэгэхээр бидний хоол хүнс бол нарны түвнээс ингээд үүрч байгаа D витамин гэдэг байдлаар нь хагас садралын хугацаа нь 24 цаг гэж үздэг. Өөрөлд тийм богинохон настай зүйл. Өөрөлд биднес өнөөдөр ингээд наранд шавууллаа 10-аас 25 мянган гэж бүхий олон улсын нэг бүхий D витамин биднес өөртөө үүсгэлээ. Гэхдээ тэр маань юу гэвэл 24 цагийн настай. Тэр биднес баруунш дахиад наранд л гараа явахгүй нөгөө D витамин байхгүй болчихгоо. За тэгэхээр тэрний болохоор ч юм бол бие махбод тодорхой хэмжээгээр богиностой учраас бол ингээд нөөцлөх гэж боддог. Тэгээд тэр нөөцлөхөөр яаж нөөцлөх вэ? Нөгөө илэг маань тэрнийг нэг дааврын урьдл хэлбэр болох 25 руу гидроксид D витамин руу гаргаждаг. Гэхдээ тэр маань бос тодорхой хэмжээний ус хязгаартай. Хас садралын хугацаа нь харж байгаа 3-7 хоног л гэж боддог. Өөрөөр хэлбэл сар чөрөхгүй хугацаа тэр маань байхгүй болчихдог. Тэрс нэг хүмүүс бас нэг буруу ойлголт явуулдаг. Ингээд D витаминыг өндөр тунгаар тарьчдаг. Тэгэхээр тэр маань одоо хагас жилээ даан маань яригддаг. Тэгэхээр одоо энэ зурган дээр сарч багтай тийм болцоог нь физиологи гэх тийм биш юм. Биднээс бие хугацаанд орж байгаа энэ болгон тодорхой хэмжээний задралын хугацаа байдаг. Хэсэг хугацаанд дараа заавчгүй алга болох ёстой. Хүн металл стал биш бол. Тийм учраас биднээс ирэх бол тодорхой хэмжээгээр байнга нөгөө D витамин нөхчихгүй алга болол биш үү. Одоо мандар надад заримс ярьждаг. Хаагас нь жилийн өмнө гэл биш өчнөө D витамин тарьсан уулзал гэдэг шинжилгээ аваад үзэхээр нөгөөх нь багассан юм шиг. За тэгэхээр л нөгөө бөөрн дотор байгаа нэг альфа гидроксилаз ферментийн нөлөөгөөр одоо идэвхтэй даавар маань үүсээд тэр даавар маань кальцийн шингэдэл болон кальц фосфорын солилцоонд оролцоод нөгөө ясын маань биднээс одоо эрүүл нягт байлгаж өгчдөг ба. За тэгэхээр энэ дээрээс ирэхэд бол нэг сум ийшээ утсан харж байгаа гэдэг. Тэгэхээр энэ сум маань бол бас нэг өөр D витамин солилцоо руу заадаг гэсэн байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? Зарим эрхтэн маань өөрсдөө бие дааж D витаминыг төвлөрөх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө тэр бөөрийн идэвхжүүлсэн даавар маар найздаг гэсэн үг. Тэгэхээр одоо зарим одоо байгууллагууд гэдэг тийм одоо жишээл банк ч юм уу тийм төвийн эрчим шугам толцсон гэдэг дээрс нь өөртөө нэмэлт генератортай байдаг. Тэгэл тог тасралтай бол нөгөө дизель генератор нь ажиллаад тогоо ажиллаждаг гараад ирдэг. Тэгэхээр ерөөс тог тасардаг. Тэрнтэй адилхан одоо зарим эрхтүүд маань тэр бие махбодын ерөнхий үйлдвэрлэж байгаа D витамин дээр нэх найдахгүйгээр өөрсдөө үйлдвэрлэе болдог. Яг бүр тэр D витамин мөчч болж байна. За тэгэхээр одоо энэ ямар эрхтүүд вэ гэхээр бол одоо наацхийн жишээнүүд байгаа шүү. Энэс хамаагүй олон эрхтүүд бол ингэ бие дааж өөр D витамин үүс D даавраа үүсгэдэг. Хөх за ерөнхийдөө бол нөгөө хийх нөгөө нөхөн өвч хэрэгтэй. Одоо өндгөвч одоо маа төрөв өвчхаа гэл дээрээс нь одоо шулуун гэж сайрс тарих өөртөө D витамин үүдэр D даавраа үүдэрдэг. Өөрөөр D витамин хэрэглэлээ хэрэгсэн D витамин өөртөө нөгөө даавраа үүдэл хэлбэрлүү шавраад дараа нь идэвхтэй даавар руу хувиргаад тэр үүдэрсэн даавар маань тухайн эрхтнүүдээр үүчлэгддэг. Төрөвчгаа сайн байх хэрэгтэй бол төрөвчний үйл ажиллагааг сайжруулдаг. Хөхний үйл ажиллагаа сайн байх хэрэгтэй бол тэрэндээ эмчилгээний асуудал ирдэг. Өндөвчний үйл ажиллагаан дээр оролцоод байдаг. Хэсэг газрын иймэрхүү үйлчлэгүүд нь үзүүлээд байдаг. Тийм учраас ерөнхийдөө бол одоо яагаад нэг удаа тарих тэгээд тэр тарчиг 3 сар болох өдөр уулан уух хоёрын ялгаа нь ерөнхийдөө гол нь энэндээ холбоотой байдаг юм. Одоо биднес маань одоо нэг удаагийн хэмжээгээр донцоор нэг D витамин авчлаа. Гэтэл тэр маань болохоор ч юм уу нөгөө нөөц хэлбэр рүү хувирчдаг. Тэр нөөц хэлбэр маань бол жоохон хэмжээгээр энэ чухал эрхтнүүдээ ингээд үйлчлэгддэг. Тэрнийг авч ирдэг. Тэгэхээр энэ тарих одоо төрүүлж байгаа тийм чухал эрхтүүд нь бол биднээсийн өдрөөлөн хэрэгжилж байгаа витамин хэлбэрт илүү их одоо гол нөөц нь их сурвалж нь болдог. Тэгээ энэ их сурвалжаас гол нь өөртөө даавар үүсгэх гэдэг. Биднээсийн нөгөө нөөц хэлбэрээс бол бага хэмжээгээр авч эхэлдэг. Тийм ажиглагтай байдаг. Тийм учраас өдрөө болгон тодорхой хэмжээгээр D витамин уугаад наранд яваад байж хам зарим эрхтнүүдийн бол маш чухал байгаа маа. Нэг удаа тарих бол тийм чухал биш байгаад байдаг. За энэ онцлог гэрэл байгааддаг. За тэгэхээр энэ D витаминыг бол үзүүлж байгаа.
За D витамин маань бол витамины урд хэлбэр маань л та бүхэн мэдж байгаа тийм. Нарны нөлөөгөөр D витамин үүснэ. Эсвэл хистерол гэмтийн идэвхгүй хэлбэрлэлөөр шилжээд байдаг. Тэгээд тэр маань цааш явсаар байгаа. Бөөрөөр идэвчээ, дээрээс нь илгээр идэвсээр идэвхтэй хэлбэрлэлөөр шилжих хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ дээр бас нэг гал хамгаалагч байдаг. Өөрөөр хэлбэл хэмжээний кальцитрол гэдэг даавар үүсгэс хэрэглэсэн өөр бас нэг хамгаалтын механизм байдаг. Энэ дээр бол 20-24 гэсэн ийм хэлбэрлэл шилжээд байдаг. Кальцитрол гэдэг. Өөрөлд хэмжээний кальцитрол гэдэг идэвхтэй даавар үүсгэс хэрэглээд асар хэмжээний идэвхжил явуулах юм бол нөгөө идэвхгүй хэлбэрийн үүдэлээд бас нэг юм хамгаалтын механизм бас ажиллаад байдаг. Өөрөлд маш олон юм хамгаалтын механизмууд бас ажиллаад байдаг юм аа. Тийм учраас ерөөхдөө бол нөгөө замраа өгөхэд D витамин хэрэглэхээр илүү л үүснэ гэдэг нь бол яг гэсэн дээр бол бас хэцүү. Яагаад гэвэл нөгөө бие махбод маань өөрөө тэр бүгдийг тооцоолсон, тэр бүгдэн дээр тодорхой хэмжээний гал хамгаалагч мөн юм суулгацсан байдаг. Илүү л үүсгэс нь сэргийлээд байдаг. Тэгээ өөрөө зөвхөн шаардлагатай хэмжээний D витаминаар үүдэрлээд байдаг тийм онцлогтой байна. Тэгэхээр яагаад бид үсгээд D витамин ингээд тариад уулгаад хэмжээгээр болоод байдаг юм бэ гэхээр бол нөгөө бие махбодын хамгаалах механизм маань ажиллаад байдаг учраас илүү дэс тодорхой хэмжээгээр сэргийлээд байдаг. Гэтэл ерөнхийдөө маш цөөн тооны удамшлын эмгэгтэй хүмүүсд өөрөлдөл хамгаалтын механизм нь ажилтгүй. Тэр хүмүүс дээр бас дэгийн илүү л үүсгэх байдаг. Тэгтээ тэр маань бол маш ховор гэдэг болгодог юм. Зарим тийм генетикийн өөрчлөлт хүмүүс маань 300 мянган хүн дотор нэгдэх болдог ч юм уу. Тэгэхээр ч юм бол 300 мянга ч юм бол 100 мянган хүнд 3 сая хүнд ч юм уу тэгэл өсрөл 30 ч юм уу тийм байдаг. Тэгэхээр тийм цөөхөн удамшлын өөрчлөлттэй хүмүүсээс болоод хүмүүс бүгдээрээ D витамин сайгаад энэ тодорхой хэмжээ босч удахгүй зүйл одоо. За дээрэс нь түрүүн бас хэлжсэн нөгөө энэ хамгаалтын механизмын маань идэвхгүй болгоод гэдэг бас өмнө бэлтгэлүүд байгаа. Өөрөлд энэ идэвхтэй бид үсгээл D витамин хэрэглээд байдаг. Идэвхтэй даавар үүсгэмээр байдаг. Гэтэл тэр идэвхтэй даавар үүсгийг хориглоод байдаг эмийн бүтээгдэхүүн байна. За дээрэс нь бид үсгийн хэрэглээд байгаа D витаминыг илүү л үүсгэсэн сэргийлээд нэг 24 кальциферол гэдэг хуулио шилждэг механизм байна. Гэтэл ийшээ хувирдаг механизм нь бас дарангуулаад байдаг бас юмуд байна. Өөрөлд тэр нөгөө зарим юмуд хэрэглэх юм бол D-ийн илүү л бас үүсгэж гэдэг. Тэгэхээр элдвийн үндсийн химийн гаралтай юм бүтээгдэхүүнд маань бас нэг тийм гаж нөлөө ерөөдөө үзүүлэх гэдэг юм аа. Тэгэхээр хүн болгонд ерөөдөө бол D витаминыг витамин гэж дандаа хүлээж авааддаг. Ерөөдөө бол энэ чинь витамин юм чинь бол хэн дуртай очил уугаад хэрэглээл ингэ яваад иж болсон гэж үздэг. Гэтэл ерөөдөө бол ус тийм биш юм байна. За энэ зурган дээр харж байгаатай энэ дэр бол холестерин, кортизол, тестостерон даавар D витамин. Эдгээрийн хим бүтцэн бол адилхан байгааг бол харж байгаа. Өөрөөр хэлбэл холестерин гэдэг зүйлс маань, холестеролос маань энэ бүгд тэгээд хувираад үүсээр яваад байдаг. Тэгэхээр бол энэ бүтцийн үнд бол адилхан даавар юм аа. Тийм учраас ерөөдөө бол тестостерон даавар гэдэг нөхөх хэмжлэг гэж нэг мундаг хэмжлэг гэдэг. Заавчгүй эмчнэрийн хяналтанд дор гэдэг. Тэрнтэй адилхан эмчнэрийн хяналтанд доор ерөөдөө заавчгүй хэрэглэж ёстой шүү гэж ерөөдөө үзээд байдаг. За тэгэхээр энэ мультивитаминууд дотор байгаа. Тэгээ өдөр болгон хэрэглэж болно гэсэн ерөөдөө тийм тунгууд байдаг тийм ч 600 олон улсын нэг 800 олон улсын нэг. Тэдгээр болохоор ч хүмүүс ямар ч асуудалгүйгээр хэрэгж болно. За ерөөдөө тэр 400, 600, 800 гэсэн олон улсын нэгжээр хэрэглэж байгаа D витаминд бол эмчийн хяналтгүйгээр хэрэглэж болно. Тэгэхээр энэ витаминуудыг бол үндсэндээ тунгаар нь 2 ангилаад байдаг. Өөрөлд өдөр тутмын өөрөлд нөгөө хүмүүс 90 саруул хүмүүс өдөр тутмын авах ёстой витаминууд тунгаар нь өгж байгаа витамин мультивитамин дотор бол тиймэрхүү тунгууд байж тээ. Гэтэл эмчилгээний тун гэж байна. Тэр нөгөө эмчилгээний тун маань нөгөө өдөр тутмын хэрэглэдэг 600, 800 бас шал ондоо жишээлбэл 10,000, 20,000, 50,000, 200,000, 600,000 гэмт ийм өндөр тунгууд ашигладаг. Тэр энэ хоёр маань хоёр өөр зүйл гэдэг болох хэрэгтэй. Тэр өдөр тутмын хэрэглээний тунг бол хүмүүс л өөртөө аваад хэрэглэж идэг. Тэр өндөр тунгууд бол эмчилгээний тунгууд. Эмчийн хяналтанд доор
Дэгийн дутагдал элдв энзимийн өвчнүүдийг эмчлэхийн тулд ашигладаг томууд байна шүү. Тэгэхээр энэний хоол ерөөдөө бол хүмүүс маань шалгаж садж болох хэрэгтэй байна. За тэгэхээр одоо энэ D витамин гэдэг маань нуус ерөөд бол зүгээр витамин биш даавар юм байна гэдгийг одоо хэд хэдэн зүйлээр ерөөд нотолж идэг. За нэгдүгээр ч юу гэх бол бусад одоо витаминуудтай адилхан одоо ямар нэгэн ферментүүдийн кофактор болж явдггүй юм. Кофактор ферментийн кофактор гэдэг маань юу вэ гэхээр нэг фермент байлаа. Тэр фермент алкоголь шиг идэвхтэй хурдлаад ажиллахын тулд витамин орж ирээд тэрний идэвхжүүлдэг. Одоо нэгснээр түлш маягаар ингээд одоо бүдэл маягаар ноцоод гэсэн. Гэтэл ерөөдөө бол D витамин бол тийм биш. Бие даасан ажиллагаатай. Витаминуудаас шалгамдаа гэсэн. Тэгээд ихэнх витаминууд бол одоо бие махбод өөрөө үүлдэж чаддаг бол D-г бол бие махбод өөрөө үүлдэж чаддаг. За тэгээд витамин зориулсан рецептор гэдэг нь байдгүй. Даавруудд байдаг. Гэтэл D витаминууд байдаг. Тийм учраас энэ маань ерөөдөө даавар юм байна. За тэгээд энэ D витамин дотроо бол өөрөө маш олон төрөл хэмждэг метаболитууд байдаг. За тэгэхээр бол тэдгээрийг болохоор ч юм бол одоо зохицуулждаг төрөвчин яриадсан маш олон механизмууд үүсдэг. Харин нэг витамин дээр байдаг тийм механизм үүсдэг. Тэгэхээр тэрийг бол тэр D витаминыг авч ашигладаг эрхтнүүд бол маш их олон байдаг юм байна. Бараг бүх эрхтнүүдээр шахуул одоо D витамин рецептор гэдэг юм байна гэж батлагдсан байна. Тэгэхээр яаж сүүлийн үед одоо D витамин талаар ийм их юм яриад байгаа юм урд нь ерөөсөө ярилцдаггүй байсан шүү дээ. Биднээс урд нь ерөөсөө D витамин хэрэглэхүүр амьдарч болоодсэн л гэж хүмүүсээр их ярьдаг. Шалтгаан гэх юм бол энэ D витамин талаар бол амжилт маань өөрөөсөө сайн мэддэггүй байсан гэх холбоотой байна. За энэ зурган дээр харагдж байгаа одоо ерөөд бол энэ D витамин талаар судалгаанууд маань одоо 90-ад оны үед бол маш цөөн үзүүлэгддэг байсан. Гэтэл 2000 он гарснаас хойш D витаминтай холбоотой хийх судалгаанууд бол ерөөд огцсон нэмэгдсэн байна. Одоо жилдээ ердөө 10,000 шахуу орчим судалгаа хийдгсэн бол сүүлдээ жилдээ бол 100,000, 200,000 одоо ерөөд бол энэ коронавитой холбоотойгоор бүр замбраагүй олон хэмжээний судалгаанууд D витамин талаар хийгддэг болсон. Тэрнээсээ болоод маш олон төрлийн одоо D витамины шин чанаруудыг бол мэддэг болсон байна. Урд нь огт мэддэггүй байсан зүйлсүүд. Цаашлаа ч гэсэн одоо юу гэж гарч ирэх юм бэ бүүмэд. Одоогийн байдлаар бол одоо нэлийн олон төрлийн одоо бие махбодын чухал үйл ажиллагааны дотор D витамин оролцдог юм байна гэдэл тогтоогдсон байна. За тэгэхээр одоо нөгөө хүний бие дотор байгаа энэ D даавар гэдэг маань бол ямар нэгэнд оролцдог юм бэ гэхээр бол нөгөө биднээсийн өөхөн эсвэлийг эрүүл байрлахад их чухал үүрэгтэй байдаг юм байна гэдэг нь тогтоогдсон байна. За ялангуяа хүүхдүүдээр D витамин дутагдaltaй байх юм бол таргалт үүсэх гэдэг нь бол тогтоогдчихсон. За дээрэс нь ясны эрүүл одоо яс эрүүл байх кальци фосфорын солилцоонор бол D витамин оролцдог. За дээрэс нь одоо элдв энзимийн шинэ хавдар үүсэх процесс төр бол оролцдог юм байна. Хавдрыг дарангуулдаг юм байна. Ергээд бол энэ нөгөө хэдэн жилийн өмнө бол одоо Америкээс одоо эсэг эмчнэр бол ирсэн. Тэгээд D витамин талаар тодорхой хэмжээний сургалт семинар хийжсэн. Тэгээд тэр дотор бол хавдрын эмчнэр бол явжсан. Тэгээд Америкт бол энэ хавдрын эсрэг эмчлийн бол D витамин ашиглаж байгаа хүмүүс сайн үр дүнтэй хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болно гэж сургалтууд иргэнэндээ явуулчихсан байгаа. Тэгэхээр хавдрын эсрэг одоо эмчлийн дээр бол D витамин ашигладаг байна. За дээрэс нь одоо сүүлийн үед одоо монголчууд дээр их ярьж байгаа одоо таргалт болон шижин гэдэг өвчнүүд ярьж байгаа. Тэгэхээр энэ өвчнүүдийг үүсгэх гол үндсэн одоо механизмуудын нэг бол инсулин даавар маань ажиллагаагүй болохтой холбоотой болдог. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ инсулин дааврыг буцаагаад одоо мэдрэг болох ажиллах чадварыг нэмэгдүүлдэг зүйл бол D витамин байна. За дээрэс нь одоо төрөлхийн болмол дархлаандыг ажилуулдаг зүйл маань бол D витамин. За D витамин гэх юм уу зүрх судасны эрсдэл буурдаг, өөх хайдаг. За дээрэс нь нөгөө бэлгийн даавруудын одоо үйл ажиллагаан дээр нийлэгдэх процесс төр бол D витамин оролцдог юм байна гэдэг нь бол тогтогдсон байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо наран талбай гаргах юм бол D витамин бага үсэл юм. D витамин бага багаалах юм бол биений одоо эрүүл мэндэл мууднаа гэж үздэг болсон байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо D витамин дутагдлаас болоод ийм олон өвчнүүд ирүүлэл үүсэж байна. За энэ хэсэг нь болохоор ч юм бол D-ийн дутагдлаас шууд хамааралтай маш баталгаатай нотлохотой гэж үзсэн хэсэг явж байгаа. За энэ дэр бол нөгөө л алдартай астм, хөхний хорт хавдар, тархины үйл ажиллагаа, оюуны үйл ажиллагаа муудах, за зөнгөрөл үүсэх. За зүрх судасны үйл ажиллагаа муудах, инфаркт, инсульт гэх янз бүрийн асуудал үүсэх, чихрийн шижин мэдчмээс одоо шүд зор хуурал.
За элдвэн хэмжээ хавдар халдварт өвчтнүүд, ханиа том уу, за мэдрэлийн зарим өвчтнүүд одоо нөгөө жирэмсний үед үүсдэг маш олон асуудлууд бол D витамины дутагтай холбоотой. Одоо хугацаанаас өмнө төрөх зулбах гэх мэт D витамины дутагтай холбоотой юм байна гэж үздэг. За энэ дээр болохоор ч юм бол тодорхой хэмжээгээр л хамааралтай байна гэдэг. Нөгөө харшлын өвчин, Альцгеймерийн өвчин, цус багталт. За гэх мэтээр ингээд маш олон өвчнүүд маань ингээд гараад ирсэн. За эндгээр дээр болохоор ч юм бол за ер нь бол энэ D витамин тодорхой хэмжээгээр бас холбоотой юм шиг байна гэдэг хартаад байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор ч юм бол нөгөө элгэний өвчлүүд, за тэгээд дээрээс нь розацаа бүр хараа мууд хүртэл бол энэ дээр ингээд ороод ирсэн байна. Тэгэхээр биднээс одоо ингээд нэг D витамин дутагтай байна уу, ямар байна гэдэг нь тул D-ийн шинжилгээ өгдөг. Тэгээд цуснаас шинжилгээ өгөх нь бол тодорхой хэмжээний хариу гарч ирдэг тийм. Тэгээд тэр хариун дээр болох юм. За D-ийн хэмжээ бол одоо тэдээс тэдийн хооронд байх хэрэгтэй гэдэг тоо гараад ирдэг. Тэдгээс тэдийн хооронд байх юм бол ерөөдөө сайн байна гэж боддог. Тэр маань бас жоо л нэг тийм өөр ойлголт юм аа. За одоо энэ зүрхэн дээр харж байгаа тийм энэ гарчны гэсэн бол хамгийн гол нь цусны сэвэндэх 25 гидроксид витамин буюу бидний нэг нөөц хэлбэрийн дааврын урдл хэлбэр маань хэр их хэмжээгээр байх нь ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ гараад ирсэн байна. За энэ дотор ингээд ороод ирэхээр бол бүх төрлийн хавдрууд, хөхний хавдрууд, өвчний хавдар, шулуун үзний хавдар, мавдар, тэгээд лимфомууд, тэгээд чихрийн жингийн нэгдүгээр хэлбэр, хуурдлууд, за нөгөө мэдрэлийн өвчин, дүрс үзний өвчин, за нөгөө хавдрууд ингээл архитектурс маань ороод ирсэн байна. За тэгэхээр ч юм бол одоо архитектурс өвчлөн сэргийлэх гэх юм бол ойлцгоор нэг 20 тусан дах D3-ын хэмжээ бол 20 нанограмм миллилитр орчим байхад л архитектурс өвчлөн сэргийлж болж байна гэж үзэж байгаа. За тэгээд энэ тоо маань тийш ихсэл байх тусмал ингээд олон өвчнүүдээс ингээд урьдчилан сэргийлж болоод байна. За жишээлх юм бол чихрийн шингийн нэгдүгээр хэлбэрийг бол за тусан дах D витамин хэмжээ нэг 40 мл орчим байх юм бол нэг 25 орчим муугаар өвчнөө сэргийлж болж байна. Хэрвээ тэрнийг бүр тусан дах D-ийн хэмжээг бүр 50 руу хүрэх юм бол одоо 60-70% магадлалаар сэргийлж болоод байна. Тэгэхээр ихэнх өвчнүүдийг болохоор ч юм бол D витамин хэмжээг 50-аас 60, 40-60 дээр их юм бол сэргийлж болоод байна гэсэн асуулт ирж байгаа. Гэтэл эмчилгээний дээр очиж ирэхээр ч юм бол энэ маань өөрчлөгдчихтэй шүү. Одоо энэ дээр болохоор ч юм бол маш олон тийм зөрүүтэй асуудлууд яригддаг. Яг бол өвчин болгон дээр яг энэ D-ийн туснах D-ийн хэмжээ хэдээр байх юм бэ гэдэг асуулт гараад ирдэг. За жишээ бол одоо псориаз гэдэг өвчин байлаа. Тэгэхээр бол тэрний эмчилгээнд бол туснах D-ийн хэмжээг хэдээр явж хүмүүс энэ псориаз гэдэг өвчин маань идэх вэ гэдэг асуулт байдаг. Нөгөө 40-60 биш. Тэрнээс бүр дээш 100-150 руу явж хүмүүс псориаз гэдэг өвчин маань лагшаад сайн жираад байдаг. Хавдрын үед хэд байх вэ? Тэгэхээр энэ маань л жол түүхтэй асуудал нэрэн байгаа. Тэгэхээр энэ маань илүү хугацаа орж ийм бүх маань бүр одоо тийм тодорхой болж ирэх ёстой байгаамаа. Хугацаа хэрэгцээтэй одоо. Тэгэхэд настай хүмүүсийн одоо D витамины асуудал бол бас ч тустай болоод байдаг. D витаминыг одоо тогтмол шинжилж явах ёстой хүмүүс гэсэн хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүс дотор маань ямар хүмүүс вэ тийм нэгэр бол нэрэ бага насны хүмүүс болсон ахмад насны хүмүүсийг бол D витаминыг бол маш сайн шинжилж явах ёстой. Тэгэхээр энэ ахмад насны хүмүүсийн тэр ямар онцлог үүд юм бэ гэхээр бол за нэгдүгээр тэр хүмүүс маань нөгөө ихэнх цагийг бол одоо битүүгүй орчин буюу одоо гэртээ өрөөндөө өнгөрдөг болсон. Залуу нас шиг байн гадаа гарч ирэх юм болчдөг. Өөрөөр нь нөгөө наран жихоо байдаг. За дээрэс нь насаа их тусмаа одоо нэг эзний маань хоол хүнсээ эрдэс витамин авах чадвар нь буураад байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө витаминтэй хоол идсэн витамин хэрэглэсэн гэсэн авах чадвар нь буурсан байдаг. За дээрэс нь бас нэг сонин үзүүлэлт байгаа. Энэ дээр юу гэхээр бол өндөрлөг газар байх маань тодорхой хэмжээнд бас эрсдэл гэж үздэг юм лээ. Одоо энэ Канада, Их Британи, Орос гэмтийн юм өндөрлөг газрууд дээр амьдарч байгаа хүмүүс тэр бол өөрөөр хойд зүгүүр амьдарч байгаа хүмүүс тэр ийм буурах магадaltaй. За дээрэс нь элгэний асуудалтай хүмүүс тэр өөрийн асуудалтай хүмүүс тэр түрүүн бол хэлжсэн.
D-витамин маань одоо ихтэй даавар болж хувирахын тулд заавчгүй элэг бүрээр дамжиж идэвхжээдэг. Өөрөөр тэр хоёр ихтэй маань эрүүл биш байх юм бол тэр D маань өөрийнхөө эмчилгээний үйлчлэгийг бол үзүүлэхгүй. За дээрэс нь одоо Улаанбаатар хотыг бол та бүхэн мэдж байна. Ингээд хөдөөнөөс орж ирэхэд бол ингээд хөмөрцөн тоо шиг утаан дотор бол Улаанбаатарч амьдарч идэв. Тэр одоо агаарын бохирдол маань бол UVB тоо маань хангалттай орж ирэхэд садаа ууждаг гэсэн. За тэгээд ичнээн наранд гарлаач гэсэн бол одоо настай хүмүүсийн маань арьсан доторх 7 дигидрохистрол гэдэг тэр одоо D-витамин үүсдэг бодис маань бол багассан байдаг юм аа гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө залуу хүмүүсээс 4 дахин бага хэмжээгээр D-витамин үүдрлэх болсон байдаг. За дээрэс нь одоо маш олон төрлийн иммун хэрэгэлт болсон байдаг. Настай болоод ирэхээр за ялангуяа статинууд гэдэг юмнууд маань тийм нөгөө холестерин бууруулдаг юмнууд маань бол D бууруулах гэдэг. За гэтэл одоо энэ дэр бас сонирхолтой байгаа нөгөө холестерин багтай хоол маань D бууруулах гэж үздэг. Тэр нөгөө өөх тус багтай хоол гэдэг юм ерөөд бол орчин үед бас нэг хэсэг хугацаанд бол одоо эмчлэр зөвлөдөг байсан, баримталдаг байсан, одоо ч гэсэн амирч үйлчлэгдэв байна. Яг одоо өөх тус багтай таргуу, тос багтай сүү гэлдэг. Гэтэл тийм хоолны диет гэдэг юм аа одоо D-витамин буурахад бол нөлөөлт юм байна гэж үздэг болсон байгаа. За тэгэхээр одоо энэ дээрээс одоо юу үзүүлэх гэсэн юм бэ гэхээр бол энэ маань нөгөө D гэдэг зүйл маань бол маш олон төрөл байдаг юм аа. Бараг маш нэрийн судалгаа бол бараг 30 гаруй төрөл байдаг гэж үздэг. За тэгэхээр энэ дээр бол хамгийн томууд энэ гардаг юм байна л да. Түрүүчийн яриадсан нөгөө D витамин гэдээс ахуулаад нөгөө дааврын урд хэлбэр, тэгтээ даавар хэлбэрийг тэхгүй хэлбэрүүд, за дээрэс нөгөө D3-аас гадна D2 маяг гэдэг ийм олон төрлийн D витаминууд байдаг юм аа. Тэгэхээр ийм олон төрлийн D витаминууд хүний биеийн дотор яваадахаар нөгөө биднес чинь яг сонирхоод 25 гидроксид гэдэг D3-ыг одоо шинжилгээр илрүүлэхэд маш түүхтэй гэж үздэг. Одоо манай Монголд хэрэгжилж байгаа одоо энэ шинжилгээний аргачлалууд маань бол эдгээрийн хооронд ялгаж салж чаддаггүй гэж үздэг юм. Тэгэхээр зөвхөн энийг үзмээр байдаг. Гэтэл бөөндөр пат гэж үздэг. Тэгэхээр бол яг D3-аас бүр хамаагүй өндөр хэмжээгээр гаргаад ах магадaltaй байна гэдэг. Тийм учраас одоо ерөнхийдөө бол энэ D витаминыг хийдэг лабораторид тэр D хийж байгаа шинжилгээнүүд маш нэрийн одоо хяналт бол баруун орнууд төрөлд тавьдаг юм билээ. Тэр нь маань ерөнхийдөө бол D витаминаа яг үнэхээр бодистой гаргаж чадчих нүс хол худлаа гаргаад байна. За энэ Америкт нэгэн одоо сэтгүүлийн эрхлэгчдэр хийсэн судалгаа хийж байгаа л да. Тэгэхээр тэр сэтгүүлийн эрхлэгчийн цусыг аваад Америкийн хамгийн алдартай гэсэн 10 лабораториуд ингээд шинжилгээнд өгсөн байна. За тэгэхээр энэ нь бол хочин бол нөгөө лабораториудын нэрнүүд нь чинь ямар аргаар үзсэн бэ гэдэг нь гараад ирж байна. За тэгэхээр энэ бол хочин бол нөгөө иммуноассай гэдэг ерөнхийдөө нөгөө тархан бүртлэл хэрэглүүлдэг. За дээрэс нь химнесценц арга гэдэг маш олон төрлийн аргуудыг одоо лабораториудын ашигладаг. Тэгээ энэ дээр бол очсон ликвид хроматом масс спектрометри буюу одоо масс спектрометрийн аргаар илрүүлсэн байна. Тэгэхээр ийм олон шинжилгээний аргуудаар D витамин үзсэн байдаг. Тэгэхээр энэ лаборатори болгонууд нь өөр өөр мэс тохиолдох хөрөмжтэй. Тэгэхээр хамгийн сүүлийн одоо тохиолдох хөрөмж нь болох юм бол энэ масс спектрометрийн аппарат гэдэг. Энэ маань болох юм бол хамгийн сүүлийн баталгаатай үзсэн гэж үздэг юм аа. Тэгээд чи Их Британийн зарим шинжлэх ухааны сэтгүүлүүд маань D витамины талаар хийсэн судалгаанууд маань хэрвээ юундэр хийгдээгүй бол масс спектрометрийн дээр хийгдээгүй бол тэрнийг бол бас нэг хүлээн зөвшөөрдөггүй болчихсон. Одоо шинжлэх ухааны мөн тийм хүчиглэл яваад байгаа. За хамгийн гол энэ тоног хөрөмж маш өндөр өртөгтэй тоног хөрөмж учраас ерөнхийдөө энэ лабораторийн тоног хөрөмж маань масс спектрометрийн шинжилгээ бол Монголд хийгддэггүй. Тоног хөрөмж нь Монгол байхгүй. За энэ дээр бол орчин бол нөгөө лаборх утгууд юм чинь. Тэгэхээр одоо энэ лаборх утгыг харж байгаа. Лаборатори болгон өөрөөр тавиад идэг шүү. Дэлхийд ирээд тэд байх хэрэгтэй гэсэн лаборх утга ерөөсөө байдгүй. Энэ лаборатори нь одоо 30-60-ын хооронд бол D витамин байх юм бол хэвээ ингээд үзсэн байдаг. Гэтэл энэ лаборатори нь 30-80-ын хооронд энэ 20-200-ийн хооронд байдаг. Энэ 30-100-ийн хооронд байдаг. Тэр лаборатори болгон ингэж тавиад идэг. Тэгэхээр энэ болохоор ч бол угаасаа л химийн үзэгдэл ерөөсөө угаасаа нэг юм аа. Тэгэхээр бол хамгийн гол нь энэний цаана болохоор ч бол нөгөө эмч маань өөрөө дүгнэлт хийх хэрэгтэй байдаг. Ямар лаборатори дээр ямар шинжилгээний аргачлалаар хэрэгжилж үү, тэгээд ямар
одоо энэ лавлах утгыг ашиглаж байгаа гэдэг бол тухайн эмчилэгч эмчин шийдэх зүйл юм шүү. Тэгэхээр одоо дэлхийд ярил одоо хамгийн маргаантай зүйл маань бол ерөнхийдөө энэ хоёр байгаа. Ямар технологиг ашиглаж иж D витамин үзэх ёстой бэ? Сүүлийн үед бас хроматоспектометри рүү шилжсэн байна. За дээрэс нь лавлах утган дээр ч гэсэн бас их зөрүүтэй байгаа. Тэгэхээр наач байгаа. Америкийн нэгдсэн улсын хамгийн сайн шилжүүлсэн 10 лабораториуд гэхэл хоомны лавлах утганы зөрүүтэй байгаа. Тэгэхээр тэр эрхлэгчдэр хийсэн одоо жижигхэн туршилтын дээр бол шинжилгээ нь бол хариу нэгж гарч ирсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл бол нэг хүний цусны үзүүлэлт. Тэгтэл ийм зөрүүтэй хараад ирсэн байдаг. Энэ дээр л 39 гэл 36, энэ дээр бол 30 66 гэл. Тэгэхээр бол энэ дээр ч нэг асуулт гараад ирдэг юм. За юу вэ гэхээр бол энэ хоёр ангилсан тийм иммунасай аргаар тэгээд дээрэс нь одоо дахин бүрдлэр нэлрүүлдэг аргаар дээрэс нь болохоор ч юм уу масс спектромын аргаар ингээд үзсэн байна. За масс спектрометрийн арга нь болохоор ч юм өөрөө асар том зөрүүтэй гарцсан. Энэс бол ойролцоо гарцсан байдаг. Энэ маань ямар учиртай юм бэ гэхээр бол нөгөө юм маань масс спектрометрийн шинжилгээний аргачлал маань өөрөө тухайн илрүүлэгч байгаа зүйлийн молекул массаар нь илрүүлдэг юм аргачлал байдаг. Тэгэхээр ерөөд бол бас хайцангуй шинэ аргачлал. Тэгэхээр одоо энэний яг норм нь хэдэх үү, яг нарийн яаж хийх үү гэдэг нь шин дээр байгаа учраас бүрэн одоо стандарт гарч ирээгүй байна. Тэгэхээр одоо нэг юм хөтөн зөрүү бол гарч ирэлтэй. Тэгэхээр ерөөд бол энэ масс спектрометрийн аргаар илрүүлэгч лаборатори болон тухайн тэр лабораторийн эрхлэгчний уур чадвараас их хамаарал гэдэг. Юм ч бас шинжилгээ өгсөнд бол өчрөө баталгаатай гэсэн зүйл бас яг биш шүү. За тэгэхээр одоо энэ оршид ерөөдөө бас масс спектрометрийн аргаар үзчихээд тэгээд энэ масс спектрометрийн аргаар үзэхдээ болохоор ч юм бол энэ харж байгаатай 25 төрлийн одоо D витаминыг ерөөдөө одоо үзэж байгаа гэдэг үздэг болсон байгаа. Тэгэхээр ийм олон төрлийн D витамин үзэх ачаалал юу юм бэ гэхээр нөгөө D витамин маань үнэхээр ажиллаж гинэ үгүй гэдэгтээ хэлбэрлүү шилжиж гинэ үү тэгэхгүй хэлбэрлүү шилжиж байна уу одоо гений одоо удамшлын өөр онцлог байна уу тэр бүгдийг ерөөхдөө бол тооцоолж имжлэг хийх зорилттой байдаг юм аа. За тэгээд үүгээр болохоор ч юм бол одоо нөгөө D витамин маань ихний хийгдсэн маань дуусчихна.